Их хүнд үзэгчтэй өнөөдрийн мэндийг хүргэе. За яг одоо Улс лигийн 2026 оны удирдлагын эмэгтэй дөрөв сонголтыг өгч байна. За талбайд За багт мэдүүлэг ирсэн. За хоёрын тоглолт эхлэхэд бэлэн болсон байна. Нэг цааш өгч тоглолтыг нээсэлж байна. Тамир голд өсөрсөн хатгсан. За 17 дугаартай тоглогч. Алдаа гаргаснаар тоглолт эхэллээ. За докторсын 17 мэдүүлгэн дээр байхгүй байна. Энд юу ч хажуугаас Иршин толгой бөмбөгийг тоглолтод орцуулсан Намжилмаа орж ирээд анхны 2 оноо авч байгаа юм байна. Тоглолтын нээлтийн 2 оноо. За докторс Жавчин дээр алсын шидэд дамжилтгүй. За 3 тушууламж үүслээ. За 19 дугаартай докторсогийн эмэгтэй отхон чимэг, Галбадрахын отхон чимэг. Хоёр шидэлтийг гүйцэтгэх нь эхний шидэл буцаж байна. За өөр шидэл авчлаасан. За булган тод руу гаргасан доор Тамир нэг шахаад дээш явсан. За хэдгээд доор норчлоо. За докторс. За докторсын 9 дугаар тоглогч Мөксик юм байна. 19 дугаартай тоглогч Отхон чимэг. За булган. За өчтөр тоглоход нэг ч болов 2 ч булган байсан харагдаж байна. Чингис мэдэрхгүй. За юу яа? Ийм нэг ажил дуруудад нэг хэдэн зэрэг мург авчих. За ахын чимгийн дамжуулалт мөнгөсцийг хөдөөж авчирсан гээ. За эрчин толгойн давхаа. Отхон чимэг холдороо. За туул бөмбөгийг таслах орлого. Амжилттай туул бөмбөгийг тасалчлаа. Алдаа. За
Ус аймгийн эрүүл мэндийн салбарыг магийн насхолжуулагч сосор барам авшина. За хөл дээр залгаад доктор Сваг. За доктор Сваг стуурт тоглогч мөсөж тоглогч юм байна. За дөрөв дугаартаа тэрэг сарын тоглогч асын зочдыг шийдсэн амжилттай болсон. За намжлмаа сэлгээ цоо гэд за намжлмаа сэлгээ цоосон 10 дугаартай тоглогч инхэм болсон 11 дугаартай тоглогч Дулмаа тоглогч байна. За Цэрмагийн тоглох амжилттай болсноо 3-2. За Булган бөмбөгтөө Тамир уулын шахаа явбал уулын багцаал боломж байгаа. Тамир дэш явсан амжилтгүй. За Тамирын хувьд волейбол тоглодог. Сагсан бөмбөгийг одоо яг сайн мэдэхгүй. Тоглож байгаагүй гэдэг зүйлийг ярьж байсан. За ихтэй ингээд дэдвцэн салбарт ажилладаг өнөө дэдвцэн салбарын нэмтэйчдийн борцсон Эрчим Толгой багт ороод энэхүү улс лигийн тэмцээнд тоглож байна. За шидэт амжилттай. За шидэт амжилттай болсон. 20-ны 3-3-аар тэмцсэн. 4 дугаартай тэрэг саран бөмбөгтэй явж байна. За 5 дугаартай Цэрма бөмбөгийг тасалсан. Болгон. За Эрдмөчрийн болгон, Бацөхийн болгонгийн 2 болгон байгаа. Тамир тоглох амжилттай өгч байна. За Тамир нэмэлт нэг шиддэг өөрсдөх нь. За би нэг шидэх юм уу гэж ашиглаад. Хэлчихгүй. За ямар нэмэлтний шилдэг үүсгэн. Шил тавштай болсон. 6-3. За тоглолтын эхний оног 4 дугаартай басан намжламаа авсан. За тэрнээс хойш Тамир бусад онуудыг 4 оног авчлаа. Сүүлийн 4 оног багийнхаа. За энэ тарагч байгаа Галбадрах тасгалж болж байгаа юм байна. Ус аймгийн эрүүл мэндийн салбарын эмч ажилчдын доктор Сваг. За доктор Свагийн бүрэлдэхүүнд 15 тоглогч ирсэн байна. Багийн менежер Баярагийн сосор барам. За багийн тоглогчид Жимсэ, Ганбя, Оюун төгс, Тэрэг саран, Цэрма, Отгон чимэг, Дэлгэрма, Мөнгөцөл, Мөнгөцөг, Мишидма, Намонцэг, Нармандах, Номин Дарь, ганц царал. Гэсэн 14 тоглогчийн бүрэлдэхүүнийг мэдүүлэгтэй өгсөн байна. За Эрчим Толгой удаан ширээмсгэлтэй хамгаалалт нь бүсийн хамгаалтаар хамгаалж байна. За 5 дугаартай тоглогч Цэрма товхоомжлог болсон. За эндээс дундын шиддэг ус амжилтгүй Тамир самраас аваад за шууд өөрөө залаад товхоон шилжиж байна. Урагшаа өгсөн. Болгондоо дамжуулалт ирэхгүй чиглэл дуурсан. 18 дугаартай тоглогч алдаа гаргасан байна. За 18 дугаар Нармандах талбайд төлж байгаа алдаа гаргасан болоо. 19 дугаартай. За Эрчим Толгойгийн 5 дугаартай тоглогч Дүгэржавийн Оён гэж
нэрсэн байна. За 7 дахь нь. За боломж байна. 8 дахь нь. За сэргээгээр 19 дугаартай тоглогч сууж 2 дугаартай тоглогч Гантуя орж ирсэн. За Цэрмэ Гантуя бол сул байна. За 4 дугаартай тоглогч Хэрэгэл сарн Индо алхам гэж бөмбөрөгцөн. За бодгон уянгад дамжуулдаг байдаг. Уянгаа амжилтад олсон. За тэгээд 15 дугаартай тоглогч Тамир 2 туламжийг үүсгээд алдаа салгасан 2 шидэлтийг үүсгэнэ. За эхний шидэлт амжилтгүй. За 2 шидэлт амжилтгүй. Туул 2 туламж үүсгэн Тамир тууд руу гаргаад өгсөн өөрөө эргэсэн. Яа. За дахиад дундаа олсон. За энд гоё эргэсэн уулна. За тэг дээшээ бод. Яа. Наам гур бага. За тэргэл сарн өнгөтэй. За тэргэл сарн жоохон өнгөө хэд алдаад тэмцээний туршлагын бас талбайгаа мэдрэг тоглолтоо мэдрэг юу алдаад багш гэнэ. Болгонд нэзэж амжилтгүй болсон. Уян бөмбөгийг дундаа болсон. Одоо доктор согт бөмбөгөлтөн. За докторсын 23 дугаартай тоглогч Номиндар орж бодын Номиндар за бөмбөг алдчихлаа. Боловчлаа гонтохон. Уян гараад ирсэн байна. Доошо дамжуултыг өөрөө явц газар штэ болно. За өөрөө дэш явсан бол за 3-4 хамгаалагч урд байна. 70 За болгон асны шилдамжтгий. За докторсын тоглогчдын 3-ч хамгаалагч очсон бөмбөгийг өөртөө болгочлоо. За багийн 10 хоноо Яа.
За тэргэл сарн за хэд бөмбөг алдаалт үргэлжилсээр Бодлогын дамжуулалт таслагдсан. За алдаа, энэ удаа уянга алдаа гаргасан. Ирчим За уянга шидэлтэй гүйцэтгэхэр болсон байна. За хажуугаас Эрдэнэшрийн байгал болгоно. Тараад дамжуултыг өгсөн. Уянга дэшээ явсан хүчтэй засчлаа. Тамир. За тамир мөнөөс алдсан. За утхан чимэг. За 11 дугаар тоглогч Мичидма 2 онаудаа. За болгоно. Хамир яа олсонгүй. Уул нь яг л зөв тактикаар тоглож байна да. Ирчим бодгоо. Өчтөр тэр ихтэй хожигдсон. Хүч чанхрууд багт хожигдсон. За хүч чанхрууд багийг бол хурдаар гүйцээгөө бас өөртөө ч бас хоорондоо ойлголцол бас жоохон сулхан байсан. Өнөөдөр харцсангоо байрсан хэдэн хувилрууд бол хийж байна. За камер шидэлт амжилтгүй. Уянга таслагдсан 3 секунд. Тав болсон 5. Ай. Са шалтаа өгцөн болов таслагдахгүй дээ. Уянга за 5 дугаартаа тоглогч дүгэрж явын уянга. Багийнхаа 12 хоног авсан. Жамцсан. Эхний агс дуслаа. Эхний үе дуслаа. 5-12. За улаан шир өмсөлтөө Ус аймгийн Улаангомд дэд үтсийн байгууллагын
эмэгтэй албан хаагчдаас үрдсэн эрчим толгой. За эрчим хүчний салбар, холбооны салбар. За өөрчлөлтөд хандах байсан бол дулаан эрчим холбоо. За ийм салбарын нэмэгтэйчүүд эрчим холбоо гэдэг нэрээр энэ тэмцээнд орцсон. Чингис нэг авсан нэвтрүүлэх юу гаргахаар явсан. За энд докторс багийнх нь. За докторсын тоглоо эхний үедэр бол хангалттай байсангүй. Тэдний холон дуудагч маш олон удаа бөмбөгөө алдаж байна. За холбогчийн байрал дээр алдаа гаргаад эхлэхээр хүссэн тоглоогоо явуулж чадахгүй. Тоглоо амжилттай төгсөхгүй байна гэдэг бол тэгээд маш том сул тал болно. За докторс багийн эмэгтэйчүүдийг докторс эрдэнэчдийн багийн тоглогч Галбаатарх тасгалжуулж байгаа харагдаж байна. За хажуугаас докторс бөмбөгийг тоглолтноор цуснаар 2 дугаар үе эхэллээ. Тэргэл сарна 11 дугаартаа дуламсрна. Дулмаа. За Черсиний нэр. Тэдний нэр хоёр зурж байна. Тийм байна дуламсрна. Ардагаас 2 шидэлтийг доктор согоос гүйцэтгэж байгаа. За 2 шидэлт хоёлаа амжилтгүй. Намжид ба самраас авсан. 3 дугаартай тоглогч. За эдрэс Жерсигээ холиод өвсөн багш байна. За уянга тоглоо амжилтгүй болсон. Дахиад өөр хатгаад хажуу шумаар. За докторс багт бөмбөгөлсөн докторсын тоглоо. За 3 дээрээс доош өгсөн отхон жимэг нэг шахаад шидсэн цаг хэлхий өвчтөөс авчлаа. Намжидмаа самраас өмнөг авсан. За болгон тоглоо эхлэж байна. За өөр ассын занаас. За ер нь юм хурдан темптэй тоглох. Өстөд модоо иймэрхүү суул шийдвэр харин болж штэ. За бас тутсан. За түрүүн бол шууд алхам дундаа асын занаас тогтсон. Сая харин яг байрлалаа авч байгаа дамжуултыг хүлээж аваад асан зан шидэлтийг үүсгэсэн бол тэрэн дутлаа 12-5. Харьцангуй эрчим толгой бол довтлогоо төгсгöd байна. За бөмбөг алдсан. Урд тэрэг сарна. За үдээс нь Сэрмаа довтлогоо явуулсан авцсан. Дундаа болсон. Докторс бэлдэж байна. За хажуугийн шугамаас докторс бөмбөг Сэрмагийн довтлогоо амжилттай болсон. Багийн 7 тоноо. За ядаж ингэ довтлогоо ингэ дуусгаад авах юм бол оноо бол явж таарна. За 12 дугаартай тоглогч. Эрчин толгой багийн 12 дугаартай.
За 14-7 эрчим толгой. Туул эргээд 3 дугаар тоглогч төгсөн тоглоом шиггүй алдаа залгасан. За 17-9. За эрчим толгойн тоглогч Туул хоёр шидтийг өөрсдөө алдсан. За Тамир самраас дөнгөийг аваад тогтоол тэгээд алдаа салглаа. Дахин эрчим толгойгийнх нь торгуулын шууны ард зогсож байна. Тамирын нэгний шидт алдсан.
За өнөөдрийн эмэгтэй хоёр тоглолт Эрчин толгой болон эрүүл мэндийн салбарын докторч байгаа тоглож байгаа. Эрчин толгой гэх нь өчигдөр нийтийн тоглолтод 40 шохрол баг хожигдсон. За өнөөдөр тэд хоёр тоглолтоо хийж байгаа. Хожид авах гэж байгаа мэдээж булганы тоглохоо амжилтгүй Тамир бол самбарт найдвартай байна. Өөрийнхөө давуу талыг бол Тамир одоо энэ сагсан мөнгөний талбайд бол мэдэрч ирж байгаа шиг байна. За алдаа гарсан. Долоог бартал шиг алдаа. За талбайг бартал цоож. Дөрөвдүгээрт Тэресрэн гарчсан байна. Энд 8-дугаарт Дэлгэрмагийн шидэлт амжилттай боллоо. За докторс товтгоо ихсэн яа 19-дугаарт охин чимэг хүнд байдлаас товтгоогоо явуулчлаа, оруулчлаа. За энэ солгоо гараараа дэше явуулсан. Самбартад унж байна. За 19-дугаар тоглогч алдаа гаргаад сэргэн сууж байна. 23-дугаарт Номиндар талбайд орж ирсэн. За хажуугийн шугамнаас Эрчин толгой дулуумсрын доошоо өгсөн. Оянга яа бөмбөг үлдээсэн. Буцаад дулуумсрын шилжсэн, доноос дуутсан. Шигэл дуурсан. 8-дугаарт тоглогч Дэлгэрмагийн алдаа аяа. Шээ. Эрчин толгой 15-дугаарт Тамир алдаа гаргасан гэж зүгт зааж байна. За доор сул байна да. 11-дугаар тоглогч оноо. Багийн 13 тоноо. За догчсын 11 Батцүхийн Мичтмаа гэж сая 2 оноо авсан. Урагшаа гаргаад өгсөн 30-дугаар тоглогч. Энэ самбагийн ганц зэрэг байсан байна. Тоглоог алдсан. За ганц зэрэг шилсэн дамжууд 3 секунд. За Мичтмаа тоглоход орж ирээд шийдэн дээр зогсчлоо. За болгон Эрдэнэшрийн болгон за ингэж гоё тоглогчдод суллаад амжилт өгөө бол даяалгүйд төвийн тоглогч Тамирын давуу талыг доор ашиглав. За нөгөө та уянга Алсын зэнс унгацсан уу тэгсэн байна. 22-13 ганц зэрэг шигсэн дамжуулт болсон. Алдаа гаргачлаа нөгөө 30-дугаартай тоглогч ганц зэрэг талбай дээр гарч ирсэн байгаа. За ингээ хувийн алдаа, багийн алдаа дөрөөс тийш болсон. 2 шидэ шидэлтийг гүйцэтгэх нь за 22-13 байгаа. Доктор Сваг. Оноо туу яваад байна. Дээрэн болж гинөө. Зурган хэр болж байна. Постерны зургууд дараа шүү за. Тэр багшийн нэг эмостой зураг дарахыг удараа за. Яг нэг гол молдор ингээ баярлж байгаа удараа. За Эрчин толгойн 23 дугаартай тоглогч
За Батсүхийн булган гэдэг тоглогч юм байна. За шид тавчтай болсон. Ахын холдчихш. За хоёр шид тавчтай болсон. 24-13. За хоёр оронтой тоглолтын зэрэг үүслээ. Сурсан сургууль чи ярья. За хурдан тоглоход гараад 2 оноо. Тооны зүрэг улам холдсоор 28-13. Бач. Зөөр. За одоо шийдүүлээсэй. За эхний хагас өндөрсөн. Эхний хагасын төгслийг 28-13.
нэг. За шинэ холбоо 2-4 хагасыг эхлүүлсэн. Дундын зам тогтоог тууд амжилттай гүйцэтгснээр 30-15 болгож 2-4 хагасыг эхлүүлж байна. За сарууд орж байгаа юм байна. Алсын зайшдэл уянгаш цэн амжилтгүй цэрма шахаад орсон. Номын дэш төгссөн бөмбөг алдалт боллоо. За 31-15 Ботсон Зайшин толгой тууд амжилтыг өгсөн Уянгагийн толгой утсын зэвдэж авчаад Тэ уцраг авчаа да. уцраг Авцнаа. Их сайн ахын тэгвэл. За тэгвэл амжилт гэсэн энд сууж байгаа чи нэг тухтай газар сууж байгаа дээш ороод чимээ. Гоё юм болчихгаа. А тэнд шиг чи гэж. За тэг. За тэг. За тэг. Их сайн ахын да. Явцаа. За отхон чимэг бөмбөгтөө булган хааж байна. Хамгаалж байна. За сарууд бөмбөгийг таслаад. За энэ сарууд бөмбөгийг таслаа урагшаа булганд гаргаад өгсөн. За булган 2 оноо. За нөгөө тал догчсын тоглоо. Амжилтгүй. Дахиад эрчим толгой. Бөмбөгийг буцаад отхон чимэг. За божинаа байна. Бөмбөг дахиад таслаачлаа. Я. За бөмбөг алдав. За 3-4 цаг 4.59 секунд үлдсэн байна. 35.7. За эрчим толгой багийнх нь багаагаар оноогоо авсаар, холдуулсаар Догсогийн 11 дугаар мишдмэ харагдж байна. 23 дугаартай номин дээр харагдж байна. 19 дугаартай отхон чимэг бөмбөгтэй явж байна. За доор номин дээр нэг дахиад буцаад задлсан
За наан Тамир бөмбөгийг тасчлаа. За номон дээр хамгаалт хийдэг. Ямар ч тааш докторс бөмбөгийг үлдээлээ. За тэргэн сар бөмбөгтэй. За докторсгийн ходон тоглогч тэргэл баг зэрэг би барилттай ч юм уу. Яахан бөмбөг алдaltaй байдаг. За шидэлтэй амжилттай болсон. Туу дөрөв шатгсан. Асны шидэлтэй амжилттай болсон. За доктор самраас бөмбөгийг дотгон чимэг дотлогыг эхлүүлсэн. За докторсын дотлогоо Сэмжмэг тоол энэ алдаас авахгүй дээ. За явтаач. Докторс бөмбөгөлцсөн. Намын дээр за байна. Дундын заа шидэл амжилтгүй. За аваад самраас 11 дугаар тоглогч. Мичтмаа дээш явах үед Тамир алдаа гаргаж зогсоолоо. За мичтмагийн ихний шидэлтэй амжилттай болсон. За мичтмагийн 2 дахь шидэлт. За 20 шидэлтэй амжилттай болсон. Эрчим толгой самраас туу дургшаа дамжигтыг өгсөн булган. За нухаа аянд байсан ба. Бацхийн булган 2 оноо авлаа. За 37-17. 20 оны зөрүүтэй тоглолт болсон. За докторс дэшээ явах үед Тамир алдаа. За дундын ажилтаа болсон. За хоёр тоглогчийн дундаас бөмбөгийг аваад дэс зүтгэсэн байна. За мичтмаа. За ихний шидэлт тулсан 18. Болгон Сулма маань төв Тамир байна да явцсан уу? Яг тэгсэн баха. Тулгуур хөлөж шиг болсон. За отхон чимээг Цэрма докторсогийн дотлогыг эхлүүлээ явж байна. 19 дугаар тоглогч отхон чимээг за бөмбөгөө таслуулчлаа. Болгон хурдан дотлогоо нөгөө талд нь болгон байгаа. Хоёр болгон хурдан дотлогоо гарч ирээд алдаа авсан. За юусны хараа болгон яг дамжуултыг өгсөн. 23 дугаартай тоглогч алдаа гаргасан. Номын дээр алдаа байсан байна. За цэх юм болгон ихэнхдээ алдсан. За хурцэг Тамир аваад дэш явсан бөмбөгөө алдаж л бай. Явсан. Тэргэл сарн. За тэргэл сарны иймэрхүү тоглолт бол тэд харагдаагүй байсан. Сая хурдан утгаараа багийнхаа 20 хоног авлаа. Дахиад бөмбөг тасч өнөө булган. За булган дээр номин дээр орхон хамгаалж бай шахсан. За гараа дэш өргөд шахаад ах хэрэгтэй. За. Дулмаа. За шүл дуусаа. За 23 дугаар 23 дугаартай болгон илүү алхам гэж бөмбөг докторс чилсэн байна. 2017
тоглолтын зөрүү олцоор байгаа. 20 оны хүчтэй бий болсон. За, Отхон чимэг. Хоёр дугаарт дуулж Гантуя. Синзэ шидтамжтгүй. За, Отхон чимэг шидтамжтгүй болсон. Оюнгаруу дамжуулт өгсөн. Булган бөмбөгийг аваад боцоог эхлүүлсэн. Доор саруул байна. Засаа булганы шидэд дамжуултгүй. За, нүүрний шугар гарчээ. За, Гантуя доктор Сагийн Отхон чимэг доктор Саг. Намын дээр гурав дусалсан Гантуягийн шидэ дуцсан. Мишма хоёр боломжгүйсгээ дахиад авцсан болж мөн амжилтгүй. За, Тамир яг л уянгын гарт бөмбөгийг хөрвөлээ. Урагшаа хурдан утхан гарсан байсан. Саруул бөмбөгтэй за өгсөн шидсэн. Шидтанги болгоно гол нэмчлээ. За, товтлог харъя. Энд саруул аваад алсын зай шидтийг гүйсэн. За, булган доорхон хамгаалагч байсан шууд нэгээр яваад багийнхаа 39 тоног авсан. Намын дээрийн дундын зэждэл амжилттай болсон. За, доктор Свагаас нэг иймэрхүү дундын зэждэлтүүд бол багтны хэрэгтэй байна. За, намын дээр за эргэл зэсвэлгөө сайхан өмнөөс товтлсон байна. 22 тоноо. За, булган алдаа үдээсэн шүү. Алсын зай шидтэй надаа ээр болсон. За, уянгаа өөр хөөдөс үгүй гаргаж гаргаж байна. За, устгийн эмгтэй багуудад 8 минутаар 4 үе тоглож байгаа. Дутсан Миштмавад нэмсэн дут алдаа гарсан. За, Тамирагийн нээж талдаа. Тамирын алдаа 3 болцсон баг шүү. 3-4 бүчэлж байна. За, 11 дугаартай тоглогч Бацүхийн Мичтмаа 2 шидэ шидэлтийг үүсгэнэ. Эхний шидэлт дамжилтгүй. За, 2 шидэлт. За, дахин боломж 2 дахь боломжийг гаргасан. Намын дээр дамжуултыг өгсөн. 5 дугаартай Цэрмагийн тоглохоо хамгаалт сайн болсон. Нүүрний шугас бөмбөгийг тоглолтод орцуулна. Гантуя. Консорн Отхон чимэг 3 дугаар үеийн цаг дуслаа. За, удаан шар өмсгөлт эрчимт холбоо баг 3-ын дараагаар 17 оны тэргүүлдэг багтаа бий болгосон. За, Ус аймгийн эрүүл мэндийн салбарын доктор Сваг. За, оноо зөрүүг ойртолоход за улмаар хожид байгуулахад нэг үеийн тоглолт 8 минут байна. За, иймэрхүү эхний 3 үе шиг тоглохотой хамгаалалттай байх юм бол маш хэцүү.
За 4-4 хэлсэн. За туул долгоонд орж ирээд 2 оноо авч байна. За туул өнөөдөр бол тоглолттой байна. Халваад гарсан минутнуудаас үр дүнтэй тоглолтыг үзүүлж байна. Саруул хамгаалцаатай ер нь бол идэвхтэй хамгаалж маш сайн тоглож байгаа. Булган доошоо уянга төгсөн, уянга дээшээ явсаа алдаж байх юм. Доктор сусад тогтоог эхлүүлсэн. За булган хонш удаан туул бөмбөгийг үлдээшлээ. Алдаа авсаа. За эршин удаа булган за энэ удаас тухтаа гарсан даа. Саругийн алдаа. За илүү алсан гэж шивч заасан. За булган дутгаа гарт болсон. За энд хоёр шамгалагч өдөөс хүнд байдлаас дутгаа гарт болсон байна. За докторсогийн дутгаа ондын зашидэл тоо самраас авсан. Явал докторс историята дөрөж хамгаалагч би сууд байсан. Жанчгүй мөгцөг. Шилхэн дуцаан за 5 минут 20 секунд үлдсэн. бол уянга явуулж мөрөөцөө.
авснаар багийнхаа тэргүүлтийг улам холдуулж байна. 45-22. За энэ тэргүүлдэ хадгалаад явчих юм бол одоогийн байдлаар маш том давуу талыг Эрчим толгой багийн өөртөө бий болгосноо 23 оны тэргүүл гэдэг бол ганцхан тоглолтод бол маш том давуу талаа. Докторсын намын дээр алдаа гаргацсан уянга. За туул свимергээ дэш явсан илүү алхам хийсэн гэж шүгдүүлсэн. За дөрөвдүгээрт тоглогч, холон тоглогч тэрэг сарна. За энэ хөвгтүүд одоо ингээд дараагийн тоглолтууд дээр бас ингээд өөртөө ихтэй болоод тоглолтын найруулга сайжруулах явчих юм бол багтаа маш том давуу тал авчрах хөвгт байна. Идэвхтэй тэсрэлттэй хурдтай ерөн цагсны бас нөөц боломжтой хөвгт харагдаж байна. За жоохон талбайгаа мэдрэх тоглолтуудаа дасах тийм юу байгаа юм бодоо гэж харагдсан. Бусдаар бол ур чадвар нь одоо суур юмнууд нь бол бүгд байх шиг байна. За шүүрдүүлсэн бөмбөг алдаад хажуу шуунаас доктор баг бөмбөгийн тоглолтод орцуулна 45-24 байгаа. За докторсын довтлогоо дэшээ явсан. Намын дээр бөмбөгтөө нэг дараасан. За тэрэг сарн дэш явсан. Уянга самраас аваад урагшаа гаргаад өгсөн. Болгон уурд ч бас тоглогч байна штэ. За өөрөө төгсгий дүүслээ. Дөчин толгоноо за эрчим толгой эндээс тамир аваад урагшаа уралдуулаад өгсөн. Саруул хурдан давтгаанд гараад ирсэн. За торхимгүй төгсгөлийг маш сайн хийлээ. Доктор Сваг сэлгээний тамирчид орж ирээд тоглоог эхлүүлсэн. Оны зөрүү бүр удан голцоор 25 оны зөрүүтэй болсон байна. Болгон дахин урагшаа гараад өгсөн. Уянга өөрөө дэш явсан. Уянга за эрчим толгойн 5 дугаар тоглогч Уянга бол бас багийнхаа гол төлөв тоглогчдын нэг мөн байна оо бас. Багийн оноодыг сайн уулж байна. Дундын зайн самбарттай удахтай тоглолтуудыг маш сайн үзүүлж байна. За 51 24 болсон. За доктор Сваг тэрэг сарнгийн доктор амжилтгүй болсон. Уул нь яг ингээд судраад гоё. Баярлалаа маш зөв үйлдэл байна. Тэрэг сарнгийн хувьд. За докторсын дамжуулал бөмбөг алдалт болсон. Хажуугийн шугамнаас за бөмбөг эрчим толгой багт үлдсэн.
Тоглолтын үндсэн цаг дуусгаад 1 минут 50 секунд үлдсэн байна. За тоглолтын шийдвэрлэх минут 50 секунд та биднийг хүлээж байна. За Эрчин хөлөө баг 26 оны тэргүүлтэй байгаа. Хамир яа. За дайчин 2 хамгаалагч ойрхон байсан. Аваа шууд дээшлсэн. Алдаа авч 2 шидэж өгсгөр одоо доктор Согийн хувьд яалтчгүй тамирт нурууны өндөр намын зөрүү гараад байна. 2-2 хамгаалагч орхон шамгаалаад алдаагаар зогсоосон. Бас тамирын хувьд энэ алдааны шийдвэрүүдээ тун боломжийн өндөр өгсөн. Нэлээд аль штраф роль шийддэг өссөн. Хаалбаар төлөвлөгч Цэрмагийн шилдэг амжилттай болсон. За болгон эртнөшрийн болгон олон төлөвлөгч за явуулсан. Тамир дахин аваад дэш явуулсан алдсан. Доктор Сүмгийг аваад Антуя дотхог ихлүүлж байна. За урагшаа төлөвчтэй гаргаад өгсөн. 8 нуур төлөвч дэлгэрмаа шууд дотхог үсгсэн боловч хамгаалт сайн байна нөгөө тал. За ингээд дууслигийн эмхтэй удирдлагын тоглолтууд 19-оор эхлээд 2 өдрийн өнгөрсөн. Багууд бүгдээрээ тоглолт хийгээд бүгдээ 4 дахь тоглолт удирдлагын 4 дахь тоглолт явууллаа. За Ууслигийн удирдлагаа оролцож ногж байгаа эмэгтэй баг тамирчтай эртлөөгийн тоглолтуудаас амжилт хүсье. За Ууслигийн удирдлагын тоглолтуудад оролцож байгаа эмэгтэй баг тамирчтай бас амжилт хүсье. Удирдлагын 4 дахь тоглолт явагдаад дуусах өндөр тал руу явж байна. За тоглолтод Бэгдсэн багуудын Эрчин толгой баг 28 оны тэргүүлийг багтаа бий болгосон. Тоглолтын үндсэндээ дуусгаад 30 секунд үлдсэн. Болгон бөмбөгтөө Саруул бөмбөг гаргасан, доош өгсөн, болгон тогтсон, амжилттай болсон. За энэ бол гоё бөмбөгний шилжилт байна. За сүүлийн 13 секунд доктор Сваг
За одоо энэ дээр ингээд довтлооны хуулиудаа сайхан туршаад бас тоглогч хоорондоо ойлголцох юудаа явуулах хэрэгтэй юм байна. За алдаа гарсан. За сүүлийн 10 секунд. Эрчим толгой. За 4 дугаартай тоглогч. Тэргэн сар мөмгийг таслаад. За ер нь удирд уртөрөжлөх учраас тоглогчид тоглолтын үр дүнтэй эвлэхгүй ямар тач хамгаалалтаа хийдгээрээ хийж байна. Довтлоодоо оноох зүйлээ бол эцсийн мөш хүртэл тэмцэж байна. За энэ бол одоо спортт байдаг гоё зүйл. Яг л энэ тоглогч дараагийн удирдын дараагийн тоглолтууд байгаа учраас хэдийгээр холоон зөрүүтэй шийдэж байгаа тоглолт ч гэсэн эвлэрч цагийг дуусгахгүй байна. Цаг дууссан үед л тоглолтоо зогсоож байгаа нь гоё харагдаж байна. За ингээд эрүүл мэндийн салбарын докторс баг өнөөдөр хожид хүлээдээ. За дараагийн тоглолтуудаа бас олон бэлтгэлээ чамбаруудад орж ирэх хэрэгтэй. За дараагийн эрэгтэй тоглолтуудын шууд дамжуулалтаар ирж олцгаая.